Яа сайн байцгаана уу? Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За тэгээд Ирсаг компани одоо директор Балатын дээрээс клубэсхэн байгуулдаг Ирсаг лайв подкастын маань одоо энэ удаагийн дугаар одоо яг Батцаа лидер маань бас мундаг лидер бас урьж оролцуулж байна. За тэгээд энэ удаагийн маань дугаар болохоор Батуулгын нэгдцэг гэдэг манай бас лидер маань урьд оролцож байна. За тэгээд өдрийн мэнд хүргье. Энэ одоо контент үзэж байгаа тийм лайв үзэж байгаа хүмүүстэй хамтаа энэ подкастыг үзэж байгаа хүмүүстэй хамтаа өөрөө төвчөн сайхан танилцуулаач. Сайн байна уу? Өдрийн минь намайг Батуулгын нэгдцэг гэдэг Ирсаг компани болохоор лидер цолтой 3 сард лидер цолонд орсон юм байна. 4 хүүхдийн хамт амьдардаг нөхдөөгөө. За тэгээд энэ бизнесийг одоо анх саналыг яаж авч хамгийн хэдэн сарын хэдэн сонсч. За тэгээд тийм анх гэж хүлээж авч сэтгэлээ хуваалцаач. Хинээс сонсч ямар хүн санал тавьж байна? Энийг юу гэсэн анх болохоор 8 сард манай хатан ээж маань хэлжсэн. За Турки Ирсаг гэдэг ийм гоё одоо эко бүтээгдэхүүнтэй одоо юу шинээр сүлжээний компани орж ирсэн байна. Одоо ороод ажиллаад үзээч гэсэн саналыг тавьсан боловч яг тухайн үед болохоор нөгөө хэрэгэлдэг аяг хавгаагч маань ч юм уу тэдний маань үнний хажууд арай жоохон үнэтэй санагдаад. Тэнгүүтээ эн чинь амар үнэтэй юм бэ? Эн чинь эко бүтээгдэхүүн гэдэг одоо суур мэддэхүүн ч юм уу байхгүй учраас харьцуулаад үзэхэд тэр маань үнэтэй санагдсан учраас шалт юм байна. Миний сүлжээ дэмж гэж байх уу гэд хойшлуулсаар байгаа. 11 сар манай хадан маань ерөнхийдөө нэлээд олон сүлжээний бизнес одоо ажиллаж үзсэн. Нэлээд туршлагатай амжилт нь гэвч хараахан хүрээгүй байсан учраас хадмыгаа их харсан л да. Тэгсэн манай хадан ээж маань болохоор 11 сар одоо лидер болоод тэгээд авсан цалингаар одоо үзүүлсэн. Тэгээд энэ чинь нэр ингээ хийж болох юм байна. Үнэхээр авт юм байна. Хийж чадсан тэр хүмүүс авт юм байна гэсэн зорилготой нөхөртөөгөө хоёлаа ярилцсны үндсэн дээр 11 сарын 19-нд яг шийдвэрээ гаргаад ажиллаад 2 сар яг наад юу юм бэ? Цагаан сарын үед лидер болсон юм байна. Яг чухал үед лидер болсон тийм. За хамгийн их бол саналыг хатан ээж буюу одоо миний бас багийн мундаг хүчрэг лидер. Од сайхан лидер болсон сонсч ээжээ. За тэгээд яг одоо нийт ер нь өмнө сүлжээжсэн туршлага байгаа юм. Байхгүй ерөөсөө хувийн хөвшлийн компанид ажиллаж байгаа. Тэгээд декрет аваад гэртээ мэдээж хүүхдүүд хараад суучсан гэсэн түр цэцгтаж байна гэсэн. Тийм шүү дээ. Тэгээд хүүхд төсгөж хүмүүжлэнд бол маш том ажил шүү тийм. Маш том одоо ажил байдаг. Одоо маш том хөдөлмөр байдаг. За тэгээд энийхээ хажуурын Ирсаг гэдэг компаниг бол зориод хийгээд гэр бүлэрээ ярьж байгаа. Хамтраа тийм нөхөр нь бас дэмжсэн байж шүү дээ. Тийм. Тэгээ ингээд зориод хийгээд хэдэн сарын хугацаанд одоо лидерт цолтон болов? Хэдэн сар эхлээд зориод ажиллав? Яг 11 сар 19-нд ажиллая гэдэг. Тэгээд 12 сар, 1 сар, 2 сард лидерхээр ер нь бол 3 сар тийм хугацаанд ажиллаа. Тийм. За тэгээд яг одоо сая ингээд институт одоо лидер манай яриас гарч ийн цагаан сарын үед лидер болчихсон санаж байна. Яг энэ үед ч одоо ингээд монголчууд ингээд аливаа байдаг чинь ингээд маш тийм цаг үеэтэй ингээд төсөв тэмдэглэдэг шүү дээ. Энэ үед одоо яг энэ бизнесийг одоо юу гэдэг оргил буюу одоо лидер цалтан болох гэж яхад бас нэлээд асуудал тулгарч яв. Нэлээд одоо мэдээ цаана савлах чинь ингээ хүмүүс маань юу сүлжээ юу на бараа бүтээгдэхүүн сонирхох нь аягүй хэцүү шүү. Тэгэхээр яг хөө миний тавьсан зорилго маань болохоор хуваар одоо юм 10% ч юм манайд ийм шатлал байдаг л да. Тэрнийхэн дагуу сар болгон зорилго тавиад ахиад явсан гэсэн. Өөртөө нөгөө юм хүндрэл учруулахгүйгээр за би одоо энэ сар лидер болж чадахгүй бол дараа гэдэг хаалга бол хаагдах юм байна гэж үзээ шууд өөртөө тэгэл зориод явсан. Дээрээс нь манай спонсор маань нэлээд дэмждэг үзүүлсэн гэсэн. За одоо болох ёстой шүү. Энийг алдаж болохгүй. За одоо хувийн тэд болж байна. Оноо ч тэд болж байна. Ийм байна гэдэг спонсор хүч айгуу тийм чиглүүлэн зөөлөн тийм зөвлөлийг нь харж хянаж одоо өсөж учраас тэр хүчндээ бас болсон байгаа. За тэгээд ингээд ямарсан лидер цолтон боллоо. Тэгээд лидер болсон цаатаа хэдэн дөрөв ер нь Ирсагаас хамгийн анхны авсан цалин хэдэн дөрөв вэ? Хамгийн анхны авсан ерөнхийдөө гэсэн баг. Миний зорилго 11 сард орсон зорилго маань цалинтай ээж 50,000 одоо төр улс маань намайг үнэлсэн байгаа шүү дээ. Явж байгаа тийм 50,000. За хүүхдүүд маань болохоор 100,000 өгч байгаа. Тэнгуут нь 50,000 маань памперсантаарч хүрэхгүй. Тэгэхээр над чиг ээж зөндөө байгаа гэж одоо энийг хуваалцж байна гэсэн. За тэнгуут нь 50,000 памперсантаа өгөхгүйс учраас
би өөрөө энийг хийгээд үзье. Ээж маань болохоор ийм цалин авч байгаа. Надад тийм их мөнгө хэрэггүй. Яваач хацаад аваад шаардлага байхгүй. Памперсны мөнгөндөө хүртэл тийм хэмжээний мөнгөийг авъя гэсэн л зорилго тавьсан. За тэнгуүтээ эхлээд 25 мянган төгрөг авсан. Өөсөө бөөн баяр тэрүүгээр нэг гэртээ нэг жоохон юм аваад ингээ хүүхдүүдээ займч угаад ийцэн. Дараагийнх нь 128 мянган төгрөг авангуудаа 12 сард. За 12 сарын болохоор бид нэг гэр бүлээр кино үзсэн. Оо яа. Бас гоё тийм яг гэр бүлтэй цацсан шүү дээ. За анхны цалингаараа гэж. Ямар гоё юм бэ. За. Тэгээд цаашаа 200 300 мянга 500 мянга гээд мэдээж хүн хэр хөдөлмөрч чадна. Энд чинь угаасаа шударга үнэлдэг компани учраас та хэр хөдөлж чадна тэрүүгээр чинь л үнэлж байгаа учраас та хэдийн хэмжээний цалин авах танаас шалтгаална гэсэн үг. Тэгэхээр нөгөө хэр их нэмэгдүүлэх чинь гэдэг сар болгон өсөлтөө нэмэгдэнэ л гэсэн үг байна шүү юм байна. За лидер болсон цагт эднэрийн цалин авах ноц шүү. Ерөнхийдөө сая хүрсэн. Вау. Тэр 6 хоногтой хэмжээний цалин авах. Тэгээ энэ ингээд лидерийн цалингаа авчиад ямар сэтгэл төрчих вэ? Нөгөө 50 мянган авах гэжсэн үн чинь сая гаруй төгрөг цалин авах чинь бөөн баяр. Тэ мэдээж нэг чигүүл мөнгөж үзэн өөр юм. Ерөөсөө айгүйх баярлсан. Ерөөсөө хөдөлмөрлж чадах юм бол хүн авч чаддсан байна гэдгийг бодит үр дүн тэр учраас манайч чинь шууд данс руу шууд шилжээд ороод ирчихсэн. Тэгээ хий нэгийг дамжиж байгаа байхгүй. Уусаас цаар болгон цалин буудаг шигээ тэгээ буугаад ороод ирдэг. Компаниас маань тэгэхээр бол ерөөс асуудалгүй л гэсэн. Тэгэхээр эхний цалин болон сүүлийн цалин маш хамттай. Тэр нэг хөдөлмөрлснөөс шалтгаалж байгаа учраас баг гэлтгүй таны хөдөлмөр учраас тэр болон маань айгүй хамттай байсан гэсэн. За тэгээд манай эцэг лидер маань их даруух юм шиг ярихаар бас их мундаг гоё ярьж шүү дээ. Супер. За тэгээд сая төгрөгийн цалин авлаа. За ингээд бага ингээд ажиллаж явж байхад Ирсак компаниг одоо сонгох болсон шалтгааных гол үндсэн юу? Бүтээгдэхүүн байв уу? Цалин урамшуулгын байв уу? Ерөөсөө л цалин урамшуул гэсэн тийм мэдээж памперсны мөнгө болох гэжсэн үү тий. Дараа нь яг ороод ажиллаа. Бүтээгдэхүүнүүдээ яг ялгааны болж харсан л да. Яагаад гэвэл би одоо нэг хэлжсэн шүү дээ. i5-аач маань яа 39 мянга төгрөг авах хэрэгтэй гэж нэг хэлээ. Гадуур хэрэгжилж байгаа бүтээгдэхүүн маань болохоор 7,000 цан байгаа шүү. 7,000-аар би авчих юм чи яа би 39 мянгаар авах хэрэгтэй гэж бодож ирсэн боловч ороод ажиллах хүн чи эко бүтээгдэхүүн гэдэг нь яа вэ те хими нэгдэл байхгүй, дүүж бодис байхгүй, хүний эрүүл мэндэд тустай ийм бүтээгдэхүүнийг би ямар хямдхан үнээр авах гэдэг юм бэ гэдгийг ойлгосон гэсэн байна. Яг бол дэлгүүрт орлоо гэвэл би нөгөө 50 мянгтай цалинтай үн чинь үн харж авна үгээс шууд он сар хаахгүй энэ дотор ямар байдал агуулгацны мэдгүй энэ болгоны би энэ компанид орж ажилласнаар одоо суралцсан гэсэн. Тэнгүүт нь зах зээл зарж байгаа тэр одоо эко бүтээгдэхүүн маань манай Монголд 3-5 дахин хямд үнэтэйгээр зардаг юм байна гэсэн үг баггүй юм. Ирсак компани маань тэнгүүт би хямдхан авсан байна. Үр хүүхдийн хандлага би ийм гой бүтээгдэхүүнүүдийг бэлгтэй нат юм байна штэ гэдэг юм хэлчихсэн гэсэн үг. Яа зөв. Тэгээ бодохоор маш гоё юм санагдчихэ тийм. Явандаа тэрэнд суралцж гэсэн үг. Эцгийн бүтээгдэхүүн ийм хямдхан авдаг гэсэн. Өмнө нь болохоор цалин харж орчихсон шүү дээ тийм. Ер нь тэгээд яг одоо эцэг лидерийн маань одоо яриан дээр болов яг ингээд органик бүтээгдэхүүн болов эко бүтээгдэхүүн бол маш одоо бас нөгөө органик буюу эко байдлаар дагаад бас үн өндөр байдаг тийм. Манай Ирсакийн бүтээгдэхүүн бэлэг өгч чинь хямдралаараа ингээд бодох юм бол бүр супер хангалттай. Дээрээс нь цалин авахар бүр гайхалтай тийм. За Ирсакийн бүтээгдэхүүн дотроос одоо Ирсак чинь 250-аар мөртөлийн бүтээгдэхүүн байна. Миний хэлдэг нэг сайхан үгдэж хүний өсөн үзүүрээс хавуулаа хөлийн болох хэлбэл бүхэл цөм хэрэгцээ манай Ирсакт байдаг. За тэгвэл энэ бүтээгдэхүүнээс хамгийн таалагддаг ямар бүтээгдэхүүн вэ? Нэг хоёрыг хэлээ. Бүгдийн дээр барахгүй шүү дээ. Мэдээж эмхтэй юм чинь үнэртэнгүүд бас гоё. Үнэртэй бас. Үнэртэй басаа тий. Спирт байхгүй. Карбон суурьтай. За танаас бол өдөржингөө гоё тийм айхлын үнэртэн. За дээрэс нь бас нөгөө юу вэ? Агарч бол. Өрөөний. Яг л их ханаатай өртөө очоос нөгөө нэг гэрээс янз янзын үнэн үнэртэй. За тэрийг ингээд цацсан бахад тэгээд ганцхан ингээд цацсан бүр ингээд олон цацахгүй чинь. Тэнгүүт нөгөө 5 отоо цочиж бодолтой байгаа юм шиг тийм гоё. Анхлын үнэртэй гэрээс чинь бүр тий. Айгу гих мэтлэнгийн зөндөл бүтээгдэхүүн байна л да дуртад байл. Бүх бүтээгдэхүүн одоо өөр ингэсэн онцлогтой, өөр ингэсэн ид шигтэй тийм гайхалтай бүтээгдэхүүн байгаа. Танд нөгөө өөр чинь аль нь талдгаар шалтгаалах байна.
Зөв. За тэгээд ингээд бол маш гоё ингээд сүлчиг болоод өрөөний одоо агаар жуулгчуд тийм маш гоё юм таалагддаг байх нь байна. За тэгээд одоо ингээд нэгдсэн лидер маань ингээд өнөөдөр 11 сараас хойш хэдэн сар ажиллаж байгаа гэж сайхтаа тийм. Ямар ч тууштай ажиллаж байгаа юм байна. Маш мундаг. Хажуугаар нь одоо бас хүүхдүүдээ харна, нөхдөд туслан ажлууд бас зөндөө бид мэднэ л тийм. Тэгээд хамгийн гол бас би нэг зүйлийг олж харсан юу гэхээр танай нөхөр чамд их манд дэмждэг, ойлгодог, зөвлөдөг байгаа. Тэр ер нь энэ одоо лидер цолон төгөөд бас нөхөр нэлээд төлөвлөж болсон уу? Тэгсэн. Ерөнхийдөө манай хурцны одоо миний нөгөө тал гэсэн шүү дээ. Ерөөсөө гэр бүлийн асуудлыг шийдвэр хийлцээ бүх юм хоёлаа цуг ярилцсан. Тэгэхээр ийм байна гэх. За тэгэнгүүтээ мэдээ цагийн хуваараа гарган тий хайлтлаар нь би яаж дэмжих вэ? Одоо нөгөө хөдөө орон нутгаар явах гэсэн манай нөхөр маань цуг явуулж дэмждэг тий ажлаа хойш нь зохицуулаад за энэ хугацаанд бид нар яг ингэж явах боломжтой байх шүү гэдэг. Нөхөр дэмждэггүй байсан бол мэдээж энэ ажилтнууд бол бүгд хэцүү л тий. Одоо тэгэхээр нөгөө манай спонсор байна л бас гэр бүлээр энэ бизнесийг хийдэг, үлгэрэлдэг, ийм тайхалтай хүмүүсээс бол үлгэр жишээ нэлээд авдаг. Тэгэхээр гэр бүлээрээ ч гэсэн бизнесийг хийж болдгийм байна гэсэн үлгэрэлдэг. Нэлээд олон хосууд байна. Байгаа. Манай арцагч одоо мундаг гэр бүлээрээ хийдэг хосууд. Тэгээд тэрний нэг нь бол та хоёр гэж би хаадаг. Маш даруухан бөгөөд дөөгөөн ажиллаа хийдэг одоо гэр бүлийн хосууд байгаа. Тэгээ нөхөр чи одоо бас болор маань одоо бас дэд лидер баг шүү тий. Дэд лидерийн статустай одоо удахгүй лидер болох гэж байгаа. Өөрөө лидер. За одоо ингээ хоёул ингээд ямар ч энэ 11 сараас хойш хугацаанд ингээд ажиллаад үзэж одоо өнөөдөр чинь ингээд 8 сар гэж бодох юм болвол нэг 9 сар гэж байна. 8 сар юм. 8 сар юм байна. За энэ хугацаанд ингээ ажиллахад өөрөө чинь багаас ингээд одоо ингээд өсөлтөд явагдаж байна. За ингээд хүүхэн лидер гараад ирсэн тийм. Одоо өөр лидер болсон бол дараагийн шатчууд бид нар чинь гэдэг чинь өөр лидер болон дараа нь хүл бол гэдэг зорилттой. Тэгтээ юм сайт бол тэгэхээр хүл болох эхлэл болоод анхны лидерүүдээ үлгэрж авах мэдрэмж ямар байваа. Тэр мэдрэмж авах нь гоё яг сая баяр над бас хэцүү сард лидер маа төрлөөрөө 7 сард хүн болгон аялаад амраад гэр бүлтэй цаг зав зарцуулаад явчихсан үеэр маань ерөнхийдөө манай Хинтэй аймгаас хотоос лидерүүд маань түрүүн гарсан байгаа. Биднийг ингээд спонсор маань одоо за ингээ ихний лидер чинь гарлаа гэж мэдээг болчихсон. Тэгэхээр баярлж байгаа юм чи. Яагаад бол миний зорилго маань надад итгээд орцсон багийн бүх хүмүүс маань тэр сахуугийн эрх чөлөөнд хүрэх те. Надад бүгдээр лидер цолно. Ихний хамгийн одоо 50 дахь юм маань лидер цол шүү дээ. Тэр цолно бүгдээрээ хүрээсээ бүгдээрээ сарын орлого 500 мянгаас дээш болгоосоо гэдэг зорилготой учраас ихний лидер маань гараад ирсэн байхад ерөөсөө өөрөө болцсон юм шиг л тэр мэдрэмж төрөндөө ер нь бол тийм хөөрөл тийм бараг өөр хөвгдөл хийж явж байгаа юм шиг бодож байна. За одоо 9 сард амжилтын баяр дээр одоо нөгөөдөө ойрно гэж бодоод одоо наа ногтож авах гэж ерөөсөө ингээд догтлоостай баярлалаастай л гэдэг юм байна. Тэгэхээр хүн болгон бас мэдрэмжийг авахаа. Яг зөв. Тэгэд яг эцэг лидерүүд болохоор юм шүү дээ. Сар дараалаад 2 лидер цугуулаад тийм маш одоо хүчрэг 2 лидер гарсан туул лидер. За манай даалгавар хинтийн одоо аймгийн маань мундаг хүчрэг лидер одоо пүрэв долон лидер ингээл одоо яг ингээ хоёулаа хэдэн сарын өмнөд очиод сургалт мэдээлэл өгч яхах. Яг одоо ингээд багтчин ороод ирсэн. За би ажиллая гэж яхад очиод сургалт мэдээлэл ер нь хөдөө ажиллах юм байна. Хөдөө орнот би нөгөө хөдөө орнот багтаа болох мэдрэмж ямар байна? Айгу гоё би хоёрын хөвшилт ажилладаг гэж хэлсэн шүү дээ. Тэр өөр ерөөд хөдөө орон дотор бас явдаг. Тийм болохоор ерөөсөн хөдөө орон дотор надад холбоотой юм шиг санагддаг л да. Би хөдөө орон дотор явах маш гоё. Өөртөө болон тий нөгөө жаргаж хийнэ гэх чинь байхгүй тий. Гой цэвэр агаараар амьсгална, гой юм үзэж харна, гой хүмүүстэй уулзаж учрна. Эдгээрээс чинь айгүй гой тийм мэдрэмжүүд, тэ бүр юм хайр, дулаан байдлыг мэдэрдэг учраас ерөөсөө жаргаж хийж байгаа л ирсэн. 6 сард хинтээ рүү явсан. Тэгээд лидер маань 7 сард гарсан. Тэгээд сарын хугацаанд тий мандав. Зөв. За одоо ингээд хөдөө орон дотор ажиллаад ингээд ажиллахад за хамгийн авчтай аль хөдөө орон хэлээ. Хөдөө яг хинтээс гэсэн тийм. За тийм байна. Тэгээ ингээд ажиллахад ямар ч тэр ингээд гоё хөдөөний зам олон. Дайлангуй одоо нөгөө бид нар ч нөгөө их эзэн бог Чингис хааны үлгийн нутагч монголчууд нэрлэдэг. Тэгээ тэр аймагт одоо хоёлаа чи очиод чиглэл их зарч ямар л шигэ утгийн үлгийн нутаг гэсэн шүү бас базар. Тийм ээ. Тэгээ ингээд очиод ингээд мэдээлэл өгөөд ингээд ажиллаж явахдаа бол маш одоо бас нөхрөн дэмжээд хүүхдүүдээ аваад хажуугаар нь тэр бизнесээ хийгээд явахдаа бас эцэг лидерээр бахарч байлаа. Нөхөр ч гэсэн ямар мундаг тусал дэмждэг гэдэг. А гэтэл энэ одоо ML бизнес маш том цогтой. Тэр утгаар зарим хүмүүс одоо тий
энэ бидний хүсч мөрөөд идэг тэр цолонд хүрсэн байгаа хүмүүсийг тэр бүлийн хүмүүсүүдийг дэмждэг бас нэрсээр ажиглагдаж ийл л да. Гэтэл чинь яг бүх цаг үеийн хажууд үйл дэмжиж байгаа бас нөхөр бас баг гэж явлаа. Ямар мундаг юм. Жолооч хийгээд бүх юм хүүхдүүдээ өөрөө хараад хажуугаар нь хоёулаа сургалтын жах хүүхдүүдээ өөрөө эргүүл тавиараад тий. Хоолын хөтлөө өөрөө хийж өгөл ингэ явж байгаа нөхөр хараад бас ямар мундаг юм бэ гэж ажиглаж байлаа. За тэгээд одоо лидерүүдээ үлгээлээд авсан. За тэгээд лидерүүдээс ингээд лидер төрсэн лидерүүдээс чинь гоё талхлыг билж гэнэ үү? Спонсортай хандаад. Билж гэнэ үү үгүй нэ өдрөө. А тэгээд нөгөө чата болно уцтал тийм нөгөө лидер болоо баяр хүрээ баярлаа гэж одоо станерэ ийм одоо хамтарч байгаа ажиллаж байгаа энэ спонсорт үнхээр баярлалаа гэдэг бол орны өгнөд бол маш гоё юм байлээ. Харин илүү нэг оршлох ирч хүч чинээдийг тэргээр хүмүүсээс дахиж авч байгаа нь ерөөхдөө за би чи хурч болохгүй мэн шантарч болохгүй мэн дахиад оршлоод ах хэвээр маань энэ хүмүүсийнхээ итгэлийг хүлээсэн учраас ерөөсөө хойш болохгүй гэдгийг улам өөртөө өгч мессежлж кодж юм. Зөв. За тэгээд ингээд ямар ч нэг мундаг лидерүүдэд үлгээдээд авч जैन. За одоо бас ингээд чи чинь бас нэлээд хэдэн аймагуд багтай шүү дээ тийм. За жишээлбэл одоо сая Хинтээ аймагт багтай. Гэтэл манай одоо энэ хэсэг лидер маань хэд одоо юунд байгаа? Хөвсгөлд байгаа. За хунд байгаа санаж байна. За тэгээд өөр хаана мэдгүй багуулсан. Хотод Улаанбаатарт нэлээд баг юм байгаа тийм. За ингээд бодоход ингээд хөдөө ордгийн одоо хүмүүстэй яаж одоо энэ хүмүүс ингээд бас туршлага нав хаа. Ер нь яаж ингээд гоё багтаа хүмүүсүүдийг оруулж хамтарч ажиллах санал тавьж ингэж баг болж үзэж ажиллаж байна. Энэ туршлагаасаа хаваалцсан. Ерөнхийдөө нөгөө нэг энэ бизнесийг нэг жаагаж идэг гэсэн шүү дээ. Ер нь хаанаас ч та хийх боломжтой тийм. Танд найз нөхөө, даргын жилийн найзууд, их сургууль, ажлын хамтарч гэх зөндөө хүмүүс байна. Та тэдгээр хүмүүстэй гайхалтай бизнесийг санал тавихад тэдгээр хүмүүс маань ерөнхийдөө чааш нь дамжуулаад ерөөхдөө ингээд баг нь өргөжөөд хийхэд явчихдаг гэсэн үг ерөөхдөө бас дээрэс нөгөө зарын өрөг өдрөө мэдээж басараа хийдэг тийм нөгөө дээрээсээ хүүхдээ харангаа ажилладаг учраас нөгөө төдийлөн гарч бас хүмүүстэй уулзаад авах боломж жоохон хомсдол учраас ерөөхдөө зарын өрөг рүү тарнаас тиймээс итгээд бас хүмүүс аягүй харж байна. Тийм учраас надад итгээд тэр олон хүмүүсээс сонголт хийгээд ороод ирсэн хүмүүс итгээд учраас айгүй нөгөө хүмүүстэй аягүй толж болохгүй тавьдаг гэсэн. Зөв. За одоо ингээд ямар ч нэг бага бүдүүр ингээд ажиллаж байгаа юм чинь. За энэ нь одоо дараагийн зорилго юу вэ? Одоо Exact. Энэ Exact компани их аялалд ер нь одоо үргэлжилж байгаа. Тэгээд одоо дараагийн зогсоолч явах. Дараагийн өвтөө зорилго юм юу вэ? Одоо ерөнхийдөө нөгөө эхний зорилго маань лидер болсон тийм. За дараагийнх нь мэдээж хүрэл лидер тийм 5 лидер. Тэгээд ерөнхийдөө өөрийнхөө нэг одоо багт орж ирсэн хүн болгоныг лидер цолонд хүргэх юмсан гэсэн хамгийн том зорилго маань ганцаараа би өөрөө одоо тэр гой бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд цалин аваад жаргаж хийгээд авахтай гол нь биш. Миний багт намайг сонгоод ирсэн хэн болгоныг ерөөсөө лидер цолонд хүргэх хамгийн том зорилго. Түүнээс олно одоо лидер директор гэж зөндөө хүмүүс байгаа л та юм тий. Тэгээд зорилго маань одоо ерөөсөө хүмүүстэй лидертүүлэх. Тэгэхээр тэрийг болгож яатал чинь өөрөө тэр хүрэл болдог. Тэр одоо хүмүүсийг амжилтанд хүргэж яхад өөрөө директор болдог байхгүй тийм бизнес ч өөрөө. Тэр их гоё шүү дээ. Бусдыг амжилтанд хүргээд өөрөө дагаад амжилтанд хүргэх бол гоё байхгүй юу? Тийм учраас энэ бизнесийн мөн чанар онцлог нь өөрөө юм учраас гайхалтай. Тэгээ одоо бид нар юу гэдэг те одоо ингэ дөнгөжүүд анхудаага нэг сак гэж сонсож байгаа. Тэгвэл одоо ингээд одоо яг манай институт одоо лидерийн маань хөтэлдэг одоо сак хэрэглэгчдийн групп гэж байгаа. За миний одоо хөтэлдэг тий одоо WhatsApp дээр хөтэлдэг одоо сакийн боломж гэх групптэй байгаа. Сак компанид огт мэдээлэл байгаа хүмүүс байх юм бол сак гэдэг бол туркийн компани байж байгаа. За бүх бараа бүтээгдэхүүн органик буюу байгалийн гаралтай. За дээрс нь арьсаар дамжуулаад ирүүлжүүлдэг тийм ээ. Альтернатив шинж ухаанд суурилж бүтээгдсэн одоо ийм одоо бүтээгдэхүүнүүд байдаг шүү. За тэгээд 250 гаруй нөхцөлийн бүтээгдэхүүн бүхэл төгний хэрэгцээ бүгд байж байгаа. Дээрс нь энэ гайхалтай бүтээгдэхүүнийг та ерөөсөө анх эсэж явахдаа 20%, за цаашлаад 28, 32, 38, 41, 45% бараг 50% хүртэл хямдруулж авах. Ийм боломж байдаг шүү. За тэгээд цалин урамшуул бол гайхалтай тийм. Одоо давуу тал маркетингаас нэлээд лидер одоо энэ бос компаниас харьцуулбал юу гэдэг вэ? Цаг тавьчихсан гэдэг. Цалин урамшуул мэдээж хүн өөр хийцснээрээ авах боломжтой байна. Хин нэг одоо нөгөө одоо юухэнтэй хин нэг
хийж чадаагүй зүйлүүд одоо та өөрөө бүтээх бүрэн боломж байна гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгээд 2 сарын оноо хийж боддог маркетинг бас тийм. За дээрэс нь одоо сар болгон худалдаа авалт үеэр захиалга хийхгүй байх бас боломж байдаг тийм. Тэгэх юм бол нэг болцол байгаа. Одоо жишээлбэл нэгдүгээр тухайн сард 2 шинэ хүнийг юм уу тийм бэлгийн авахудаа хэрэглээ нээх болгох гэдэг. Өөрөөр цалин урамшуул одоо өөрөөр захиалга хийхгүй гарсан цалин урамшуул дааж бод. За нийтрүү бол 3 хүнийг тухайн сард нэгдүгээр хэрэглээнд шинээр бариад хэрэглээг нээх болгох юм бол та яах нь ямар нэгэн одоо өөрөөр худалдаа авах хийхгүйгээр цалингаа авах бас болдог талтай байна. Болдог бас тал байгаа тийм. За дээрээс нь 2 сарын оноо яадаг вэ? Ийж бодогддог. Ингэснээр нөгөө лидер тэр дараагийн цолуудад маш хурдан хүрдэг бас юм байх хэрэгтэй. Маркетингийн одоо боломжууд байна. За тэгээд маш том шалтгаалдаг зүйл нэрсээ компани юу гэдэг вэ? Бэлгэний одоо тэр урамшуулал гэдэг бас хүний бүр одоо тийм шулыг хөдлөх юм уу тийм. Захиалга хийхгүй баймаар тэр багаж мотивац шатдаг. Ийм гайхалтай бас манай Ирсак компани бас боломжууд байдаг шүү тийм. Тэгэхээр яг энэ одоо контент Ирсакийн одоо лайв энэ тийм Ирсак лайв подкастыг мань үзэж байгаа хүмүүс бол манай нэг цэцэг лидертэй маань холбогдоорой. Тэгээ хамтарч ажиллаарай. Маш одоо хүнээгсэн сэтгэлтэй ийм мундаг лидер байгаа шүү. Тэгээ тууштай яг хүүхдээ хардаг ээж байгаа. Гэхдээ яаж гэрээс нь ажлуудыг амжуулдгийг би мэдэхгүй. Би таашгүй гэж байна шүү дээ. Тэгээ нөхөр сайн дэмждэг учраас бас болдог юм шиг байгаамаа. За тэгээд өөр миний асуулт байгаагүй одоо асуултууд байна. Одоо энийг би хичээсэн гэж боддог. Тэгээ амны өөр шиг нэг хичээл байлаа. Ерөнхийдөө нөгөө бид хүн маань өдөр тутмын суралцдаг учраас таад маань ихэд онлайнаар ч хүмүүсүүд тагмын сургалтанд бол итгэвтэйгээр хамрагдж байгаа гэж бас уриалмаар байна. Ерөнхийдөө хүн мэддэг гэж боддог боловч бас мэдхгүй зүйлээ хүн болгоос суралцдаг юм байна. Би болохоор онлайнаар нэлээд тухайн үед мэдээлэл байхгүй учраас ерөнхийдөө онлайнаар нэлээд сургалтанд суудаг байсан. Тэгээд тагмын сургалтанд сууснараа бүр илүү ихийг мэддэг. Энийг би мэдхгүйсэн юм байна. Энийг энэ хүмүүс маань яриад байсан юм байна. Хүн болгон маань амжилтанд хүрсэн, тэг арга барил нь өөр, хүн болгон бага удирддаг чадрууд нь өөр. Тэгэхээр тэр олон мундаг хүмүүсээс ерөөсөө өдөр болгон суралцах хичээдэг. Энэ хүнээс би айгүй гоё тийм зүйлүүд ингэ сураад авчих юмсан, мэдээд авчих юмсан, энэ мэдсэн зүйлээ багийнхандаа хэлээд өгчих юмсан гэж ерөөдөө боддог гэсэн. Тэгээ та бүхэн маань ерөөдөө бас ирээд тагмын сургалтын онлайн сургалтанд хамрагдж байгаарай гэж бас уриалж байна. За тэгээ өнөөдөр бас дашин дэлгэхэд манай эцэг лидер нь орой онлайн сургалт хийхээр байгаа. Ирсэг компани бүтээгдэхүүний талаар маш гайхалтай мэдээлэлүүд өгнө. За ингээд хэрвээ энэ сайхан сургалтанд сонсъё, хамрагдъя гэх тийм Ирсэг компани одоо код үзгээд шинхэн хүмүүс байх юм бол одоо чатаар орж ирээд мэдээлэл аваа тийм шууд одоо сургалтанд хамрагдаарай, хамтарч ажиллаарай гэж одоо бас үрийг гэж бодож байна. Бид тэр лидерээ. Тэгээд өнөөдөр орой бол манай эцэг лидер маань бүтээгдэхүүний талаар маш гайхалтай сургалтыг зохион байгуулсан. Тэнд маань ороо манай Platinum Leaders Club-ийн манаас маш ондог хүчрэл лидерүүд юм аа. Нэг миний багийн хүчрэл лидер маань байгаа шүү. За тэгээд ер нь бол би тойрын ярих яриа болоод юм хэд бас шокторч байна. Гэхдээ бас энэ Ирсакийн бизнест бол одоо сая манай эцэг лидер маань хэлсэнчлээ. Та өөрөө суралцах хэрэгтэй. Хамгийн гол зүйл нь суралцах хэрэгтэй. Ер нь бол сургалт бас дахин сургалт байх юм бол таны ирээдүйн одоо ямар ч хүчтэй лидер болоход энэ нөлөөлөл. Манайхан болохоор би лидер болсон чинь тэнд очиж суугаад яах вэ? Нэг бол би угаасаа л ингэ хийдэж би ингэж байж гэрээсээ ч гэдэг юм. Нэг бол би уцаараа л хийдэж уцаараа л байж гэдэг зүйл бас хайрцангуй өрөөсгөл шүү гэдэг бас хэлхэн зүйл баг тийм ээ. Тэгэхээр энэ одоо зүйлээс боломжийг олж хараад энэ одоо мундаг лидерүүдээс суралцдаг, сургалтын сонсдог, өөрөө би бас алдаа оноотой дутууд үлмиг ойлгосон зүйлээ засаад залруулад явцдаг ийм байгаар гэдэг бол бас их юм багч бодож байна тийм. За тэгээд одоо бас манай энэ баг клубын маань офс бол одоо бас ирээд мэдээлэл авч болно шүү дээ тийм ээ. Тэгээд нэг цэцэг лидер маань уцаа хэлээрээ бас энэ хүмүүст одоо тийм 88 35 22 22 гэсэн байна. Маш амархан. Эцэг лидертэй маань бас та нар маань холбогдоод ажиллаарай. Ирсакийн одоо маш мундаг лидер байгаа. Залуу ирчүүчтэй лидертэй нэг байгаа. Тэгээ би ч гэсэн одоо энэ мундаг лидер дээр өөрийгөө хоёрох дуртай. За тэгээд манай одоо офстер гэж мэдээлэл авъя бол одоо яг бүхий өргөний зүүн тал 13 явах зам Golden Pin-тэй баригаа. За тэр East Plaza гэсэн одоо хаалгаар ороод 3 дахь 301 номерт манай одоо офис Irsak офис байж байгаа шүү. Тэгээд сургалт өдөр болгон одоо сургалтууд явагдаж байгаа. За тэгээд саяны хийсэн утгаар бас холбогдоорой. За одоо чатаар нь сайхан ороо мэдээлэл аваад тий комментээр бас мэдээлэл авч болох байгаа шүү гэдэг бас хэлье. За тэгээд мөн одоо энэ манай бас мундаг лидерүүд доор мешнийг багийнхнаа ураад тах шүү. За тэр хүмүүс нь ч гэсэн одоо яг энэ мешн хийж байгаа юм энэ лайв үзээ. За тэр одоо таныг урьж чадсан мешн хийж байгаа юмыг холбогдоорой. Тэгээд тэр
өмнөөс бас давхар мэдээлэл авч болно. За тэгээ орой өсөх юм бол та Ирсак компани ямар гайхалтай бүтээгдэхүүн гэдэг талаас нь нэг цэцгийн лидерээс болтонд хамаар дараа гэж хүсье. За тэгээд ямар ч энэ одоо 2023 оны хүрэл лидер болоорой гэж одоо эрхэм бичгийн лидерээ ерөө. За цаашдаа директор болох хэрэгтэй шүү. Директор болохын төлөө хичээгээрэй. За тэгээд спонсоруудын зүгээс нь бол одоо юу чадах вэ? Тэр талаараа бүгднгээр нь одоо дэмжиж оролцох бэлэн байгаа шүү. За тэгээд хөдөө ордынхаа лидерүүд ч гэсэн одоо хандаад ихэд спонсоруудтайгаа холбоотой сургалт мэдээлэл авдаг, оролцдог, за чадахгүй мэдгүй зүйл байгууллагаар дом чадраа асуудаг тийм ээ. Ингээд уцаар ярьдаг юм байгаарэ гэж одоо хүсье. За тэгээд өнөөдрийн Ирсак лайв подкастын маань зочноор Батбулгын цэцэг гэдэг одоо Батбулгын Бацаа лидерийн маань бүчгүй багийн маань лидер өргөдөн оролцлоо. Тэгээ анхаарал тавьсан явц маш баярлалаа. Бүгдээрэнд нь Ирсакийн оргилыг хүсье. Баяртай.